Тэгэл тэр өдрөөс хойш жан ариун гэхээ Яасан байцгаана уу? Сайн уу? Амар хоёлаа бүр гангарсан офисынхоо орд ингээд сууж ир. Анх удаа бит хоёр ийм яриа хэлбэрийн бичлэг хийж байна. Гэмэд баг нэвтрүүлэгт оруулж байгаа юм шиг л. Уучлаарай та цацаас ток шоуд өнөө орой хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Анхны зочингоор анхаа орж байна. Сайн ингээд ойрын цаг хугацаанд амар завгүй бит хоёр яваал гэсэн шүү дээ. Тэгээд 8 сар ингээд бит хоёрын дуул айгүй чухал сар байдаг хгүй ингээд айгүй баяр болоод баяр болоод үргэлжлээл анхаагийн төрс өдөр, арсагийн төрс өдөр гэл 8, 9, 10 гэл ингээд айгүй баярлаг сарууд гардаг. Тэгээ сая ингээд ажил дээр ингэжсэн аа. Хүүшээ ингээ хоёлын ичт 5 жилийн ойлгож байгаа юм биш үү гэлтгсэн чи анхаа. Юу яриад байгаа 6 жилээ. 5 жил гэж одоо хүүхдэн 5 урж байгаа 5 жилээ ойлгож гэж бас юу аахгүй. Тэгээд би бүр хөөх он сар марч ингээ өдөр хоног бүр марцсан юм бахтаа гэд. Тэгэд ингээ жаал ингээл хөөх 6 жилийн хурд өнгөрч байгаа юм уу. Ингээл амар саяхан л ингээ нийлжсэн юм шиг хэрнээ ингээд амар их үйл явдлууд өрнөд дууссан. Тийм хэдий сонсгоо 6 гэхэд нэг одоо удцсан хүмүүс жишээ нь 6хан жил гэж бодож иш магадгүй. Гэхдээ би тэрийн хувьд бид 3-ын хувьд одоо жишээ нь ингээд маш их зүйл өрнөсөн 6 жил байлаа гэж харж байна. За тийм бит хоёр ингээд ярианыхаа эхлэлийг бол угаасаа ингээд бит хоёрын анх танилцсан түүхийн тухай ингээд ярий. Хүмүүсээс их асуусан байлээ. Хоёр яаж танилцчихсэн бэ? Хэрхэн танилцчихсэн бэ гэдэг чинь за тэгээд яаж танилцчихсэн бэ гэд анхаагаас эхлээд асууя. Ер нь бол тийм сошиалаар танилцсан шүү дээ. Хойч Facebook-ээр тэгэл анх тэрнээс өмнө ерөнхийдөө харцсан байсан. Тэгээд яаж харсан бэ гэхээр Швейцар улсын Женев хотын монголчуудын тийм шинэ жил болдог. Тэгээд тэр шинэ жилээр би одоо яаж яваач бас тэр шинэ жилд ерд орж исэн. Тэгээд баг таарах очиртай болоод тэгээд авч исэн ч юм уу ч юм. Би бол бүр шинэ жилд орно гэж бодоагүй байжсэн чинь маа нэг найз охинтойгоо хамт явъя гэсээр наа бүр авч яваад тэгээд тэр үед анх харж байсан. Тэгээд дараа нь яг Facebook-ээр найз зөвсөлт явуулаад тэгээд контактлал тэгээд холбогдчихсэн та. Би бол түүхээ ингээд эхнээс нь өрнүүлээд ярих юм бол анхаад хоёр нэг цаанаасаа л очих хэвээр хүмүүс байсан юм шиг байгаа. Яагаад тэгэхээр ингээд манай хамгийн сайн ингээд дотны найз ихч ингээд байдаг. Тэгээд ингээд би ингээд ганц би ингээд явж байхад маа найз ихч нэг удаа тэгжсэн. Хөөе за чамд нэг танилцал айгүй хөөрхөн байна гэх надад тэгж яахгүй. Тэгэхээр би за юу юм харъя гэл эхлээл тэгсэн чи ингээд за чи ихтэй Facebook-ийн зургийг хараад битгий голоорой зургнаас жоох өөр шүү гээл тэгээд тэгэхээр заяатай зургийг харъя гэл зургийг ингээд харуулсан чи нэг залуу байна. За үзлээ инглээ тэгэл тохойч яг нөгөө найз залуутай болын молыг гэсэн нэг тийм хүсэл байгаагүй. Тэгэд ингээ харснаа за онцгой байна би найзлалтаагаас болохгүй гэл тэгээ орхицээ. Тэгээл ээжсэн чи маа найз ихч яваал нэг айгу зөв хөөхөдтэй гэл тэгснэ. Би нэг юм хэлэхэд айгу юм цэвэрчээ. Бүр ингээд цүнхэн дотроо цагаан өнгийн амьстай гэл тиймгүй. Яг л маа найз ихч энэ хоёр анх уулзж ирсэн мөлий. Тэгэд яаж яваач энэ хоёр уулзаа тэгээ надаас төрүүлээд таньжсэн. Тэгчээд тэр ингээ явдал өрнөд өнгөрцөн. Тэгээ явж исэн чи яг 12 сард шинэ жилээр ингээл нэг залуу тэр хайрт нэг жоон талтганаа л байна яг тийм тайз найз. Тэгээ яаж ч яах ингээ шинэ жилээр ч ингээл бүх хүмүүс амар гоё дээрээ тавьсан юм классик офцтой явжсэн чи анхаа ингээд нэг юм гарнитэн пүүз гэдэг л нэг юм. Тийм пүүз өмссөн. Тэгээ нэг юм пүүз би өөр амар сайн санаж байгаа байхгүй юм нэг юм цэнхэр цагаантай пүүз өмсөөд нэг юм улбар шар өнгийн өмд өмсөө тэгээ юм сороч өмссөн. Тэнд явж байна. Тэгэл аим бусдаас садар гэж яагаад тэгэл нөгөө бүгд гоё юм классик офцтой тий. Анхаад гэсэн чинь шинэ жилд орно гэж бодоагүй явсан юм шиг. Тэгэл би тэгээ яаж яах вэ? Өмнө нь ингээд бас нэг хальт зургийг харсан.
Тэгэл энэ гэл ингээл ятцээжсэн чинь. Тэгт хоёр ихтэй тэр өдөр юу ч хоорондоо юм яриаггүй тийм. Яриач хүүдээж яг би угаасаа анх удаага л харж байгаа юм чи. Надад урд нь нэг цацагийн тэр хоороо ачгээд байгаа нь ерөөсөө надад ерөөсөө энэ охин хүн ерөөсөө ярьж байгаагүй зөвхөн цацаад л ярьсан байгаа байхгүй. Тэнгүүд би анх удаага л тэр шинэ жил дээр л олж харж байгаа юм чам тэгэл. Тэгээд амар сайн бас ингэ харцсан. Тэгээд байжсэн чи шинэ жилийн дараа шинэ жил тэгэл дуусаал өнгөрөөл дуусны дараа 1 сард илүү 2 сард над нэг фрэнд реквест ирээд Facebook-ээр тэгээ ингээ харсан чинь нэг тийм танил царай бас яг танихгүй мө гэхээр таньдаг юм уу гэхээр таньдаггүй. Тэгээ за яах вэ гэжсэн аа тэгэл авцъя. Тэгэл явж илээс ерөөсөө ийм юу болоогүй юу лээ. Ямар ч контакт яваад. Тэгээд яг тэр 2016 оны 6 сард юу яагаад би найзуудтайгаа зүг нэг парти талны орой. Тэгээ бид партид явсан чинь нэг парти жоохон уйдгартай болоод ирдэ штэ тий. Тэгээл уцаа ингээл гүйлгээд идсэн чи тухайд нэг юм чаленж явуулсан байхгүй. Миний зурган дээр ингээд энэ постн доор лайк дарах юм бол чиний профайл руу ороод хамгийн гоё зурган дээр чи меншн хий. Үг бичиж илээ нэг тиймэрхүү нэг юм чаленж явагдаад байсан. Тэгээ анхаад тэрийг шеэрлсэн байсан байхгүй. Тэгээ би ингээ явах тийм нөгөө шоун дээр чи нэг тийм жоохон хийцгүүрэл явж байхдаа уцаа авах гэсэн тэрэн дээр лайк тарчихгүй юу. Тэгээ ээжсэн чи анхаа удаачгүй ингээл миний нэг профайл руу орсноод манай ээж хоёр явах болсон бид гур явах болсон гэл зургандаа юу гэж чирээд би яг сайн санахгүй нэг юм бичсэн. Хамгийн гоё зургийг энэ л гэлүүдээ нэг тийм бас тэгчээд тэгэхээр нь би бичсэн чинь сайхан амраар 2 жадар чи орж ирлээ дээ. Өнгөрчөөсөн чи. Тэгээд би чи нөө тэр үед найзтайгаа явж исэн болохоор явж байгаа л орой үүрээ шахуу орж ирээл өөдөөс нь одоо л унтах чинь гэж мессеж чил. Тэгээд жилөө нэг тийм мессеж чил. Тэгээд хүн баргалж ингээ босч яхад би яг унтчихсан. Тэгэл тэр өдрөөс хойш жан ариун Ахны хайр шиг ариухнан хабэ. За тэгээд 2016 оны 6 сард анх ингээ фэйсбүүкээр холбогдсон байна. За тэгээд хизээ анх уулзж илаа хэлээр. Тэгээд яг 2016 оны 8 сарын 13. Яг 13 нь. Гэж ярьдээ. Яг миний юу болчихсон ах тухайд миний зуны амралт болоод тухайд ч анхаа цэрэг яллаа штэ. Тийм. Тэгээд одоо цэрэг биш болоод нэг сар болж байна. Тэгээд танилцж байхдаа шинэхэн цэрэг байлаа гэж би цэрэгт ороод 2 жил гаргахал болчихсон анх танилцж байхдаа. Тийм л үү тийм. 2 жил хагас цэрэгтэй болчихсон. Тэгээд хамгийн анхны баг миний тийм урт амралт тохоо. Тийм. 8-аас тийм анх удаага би 4-7 хоног амарч баг үзчихсэн баг. Тэрний өмнө нь болохоор яг нөө зуны амралт гэж би аваагүй. Яг нөө миссионд явчихсан авах гэдэг шиг. Тэгээд яг тэр жил хамгийн анхныхаа баг амралтыг авч үзэж байгаа. Тэгэл амар олон төлөвлөгөө дотроо ингээд ботцсон ингээл аялал зугаал нэнэ тэрийгэл амар бодсон байсан. Тэгэл ерөөсөө амарсан хамгийн ихнийхээ өдөр ээж дээр ихэж би ирж байгаа. Тэгээд ээж дээр ирж нэг хончоод тэгээд маргааш нь цацаад оозж байгаа байхгүй. Тэгээд нөгөө юм амар лаг зугаалгаар явна гэсэн тийм бодол мод юу ч байхгүй. Тэр чинь шууд тэгээд цацаа гараад тэр чинь шууд тэр чигтээ сар тэгээд үлдсэн байдیں۔ Тэгээд амар гайхчихсан. Яг ингээл анхаатай зүг ингээд нөгөө Женеве ингээд гях гэл одоо вокзал дээр бит хоёр таарчсан байхгүй. Тэгээд ингээ яг ингээ анхааг харсан чинь фэйсбүүкийнхаа зургаас шал өөр байсан. Гэхдээ бол тийм бас гоё л байгаагүй. Тэгээд манай нөгөө найз ихч бит хоёр чинь цаг амьдардаг болохоор надаа ингээл нав болчих чам гэж аахгүй. Тэгэл гэснээ. За зургнаас жоох намхан шүү. Тэгээ за гэл. Тэгээд очисон чинь нэрээ намхан залуу байна. Нэг юм даруухан. Явцсан мацаар амар бичээд идэг залуу бас биш ээ. Ингээл амар даруухан ичээл амар сандраал анхаа тий. Ичээл.
Тэгэл хоёлоо ямар ч байсан. Ичэн штэ тэгэл угаасаа амар уцсны цаанаас олон хүн чинь ингээл лаг танд юм шиг ингээл лаг бичлэлцэж мэтлээ. Яг анх уулзсан үед хүн чинь тэгэл угаасаа ичэн штэ. Тэгээ жоохон хичээлээ харна би ингээл зүгээр амар ингийн найзтайгаа уулзж байгаа юм шиг ингээл уулзаад бит хоёр юм яриад нур эргээр алхаал. Тэгэл явжсэн чинь юм уу гинэ. За тэгээ гэж ойлаа гадаа халуун чийж тэгэл юм бас оох гал явжсэн чинь хажууд нэг юм жижигхэн монголоор түүц байсан баггүй. Тэгээ дундаа авах гал орсон чинь тэгсэн чинь анхаа төлбөрөө төлөх гэсэн чинь карт нь ажилтгүй гинэ. Карт нь ажиллахгүй. Үгүй карт ажиллахгүй биш, картаар үйлчлэхгүй гэсэн аахгүй. Тий. Тэгээд би нөгөө нэг Швейцар чинь би чинь Францд ажилладаг тэнгууд евротой. Тэнгууд Швейцар чинь болохоор евроор үйлчлэхгүй, франкаар үйлчлэнэ. Тэнгүүтээ карт уншихгүй гэдэг. Тэгээд яг мөнгөгүй юм шиг болчихж байгаа байхгүй. Уулын мөнгөтэй байгаа байхгүй. Тэгээд хамгийн анхныхаа тооцоог цацаагаар даалгаж үлээ. Ундаан даалгасан байт юм аа энэ хүн. Тэгээд тэр оройч ингээ цацаа аваг орогдоо яа. Дандаа гэнэ. Машин таас суулгаад хашаа явахыг шийдэгэнэ. За тэгээд бит хоёрын анхны танилцсан түүхнийг тиймэрхүү хөвчлөлтөөч гэжтэй нэг тиймэрхүү байсан юм аа. Уламжлалт аргаар танилцаад гэхдээ яг нөгөө тэ Facebook, social media-гараас яг өрнөлөн ихсэн гэх юм уу. Тэгэд анхаа тэр нөгөө нэг амралтаараа ээж тийшээ аялна гэж явжсэн чи би нөгөө найз ихчтэйгээ ингээд юм өрөө хөсөлдөг гэсэн чи нэрт. Тэгэл ингээл анхаа цүнхөө өрөөл манай гэрт төрсөн. Явахгүй. Тэр амралт нь тэгэл манад өгсөн тэ. Тэгсэн. Бараг л тэгсэн тэ. Тэгтээ ч бас нэг хаяа нэг ээж дээр очиод лээсэн л тэ. Өдрийн цагаар очичоод өрөөдөр. Цаг ажилтаа явцаа өрөөгөр тий. Ингээд нөгөө яг өмнөх одоо 6 жилийн өмнөх юм аа ингээд эргүүлээ харсан чи амар санаа. Айгуу гоё юм өч зөндөө байсан байна. Одоо ингээд яг шууд ингээд хаанаас үүсэн мэддэхгүйгээр л ингээд амьдрал өрнөсөн юм шиг одоо ингээд яг ингээд амьдралынхаа эд буцалж байгаа юм руу ингээд шомбод орсон тий хоёлаа. Яг тэр тухайн энэ танилцчихсэн тэр одоо тэр мэдрэмжээ ингээд ярьж ингэж хуваалцчихиж одоо ингээд буцааж дахиж мэдэрч авч байгаа. Түүнээс биш ингээд яг анх ингээд уулзж байхдаа анх ингээд мессеж бичэлцэж байхдаа ч юм уу тэр мэдрэмжүүдийг одоо дахиж хүн ингэж бараг санахааргүй хоорондоо ингэж юм ярилцчихийж энэ мэдрэмжээ буцаагаад ингээд эргүүлж авч ингээд нэг гоё тий та нар ч гэсэн бас тийм одоо ингээ анх ингээ танилцсан түүхүүдээ ч юм уу ингээ хоорондоо ингээ ярилцаад үзэх юм бол гоё дорсомж сэргээд гоё л юм тий. Тийм ээ. Тэнгүүд юм гоё юм өнгөрсөн юмнууд ингээ амар олон юм бодогдож орж ирж тий. Яг ингээ ярмаар санагдаад ингээ. Тэгээд ингээд харсан чинь 6 жил ингээд айгу богинохон биш бас урт биш хугацаа байхгүй. Гэтэ би ингээд хувьдаа бас ингээд боддог зүйл гэх юм бол ингээд хүний амьдрал ингээд өрнөхдөө ингээ нэг 5-10 жилээр л өрнөдөг юм шиг. За болий 6-10 жилээр ч юм уу тий. За 6-10 жилээ. 6-10 жил. Чи ба хүүхэд наснаас 6 шиг 10 жил гэсэн. 60 нас. 60 нас хүртэл. Аха. Тэгвэл ингээд одоо бидний хоёулын хувьд болохоор 3-10 жилийн илэх гэж явж байгаа хөтэй. 3-10 жилээ дуусчих штеп. Тэгвэл ингээд бид хоёр танилцаад ингээд 1-10 жилийн дийлэнх хугацааг нь хоёулаа хамт өнгөрөөсөн. Одоо ингээд 6 жил болсон гэдэг чинь. Нөгөө нэг 60 гэдэг чинь 12 жил гэдэг. 12 жилийн чинь 160 гэж ярьдаг. 60. Тий. 160 гэж сонсчихсан үстэй. 60 жилийн гэж байгаа. Нөө 12 жилийн 60 гэж ярьдаг. Тийм ярахад байдаг. Тэгээ би яг эндээс юу 60 амьдрах байсан. Эндээс яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхэлэр 10 жилийн дийлэнх хугацааг нь хамт өнгөрөөсөн. А тэгээ энэ цаг мөчүүдэд ингээд те живт хоёрын донд ингээд мэдээж маргалдах үе, инээлдэх үе, жаргалтай үе ингээд амар олон зүйлүүд тохиолдож исэн. А гэхдээ чамаас ингээд асуувал хамгийн одоо живт хоёрын хүнд хэцүү цаг мөчүүд яг ямар үед байсан бэ? Хамгийн хүнд хэцүү юу? Яг би бол надад тэхээс илүү чамд одоо хэцүү байсан үе илүү тулгарч ирсэн байх гэж би бодож байна. Яг тэгэхээр яг чамаг анх жирэмсэн байх үед би 6 сар шахуу би өөр хол газар тийм сургалттай байсан. Эхний 4 сар нь нэг сургалт хийгээд дараа нь би голоор нэг хальт завсралчаад тэгээд буцаж яваад дахиад
2 сар сургалт хийжсэн. Тэгээ ерөөс яг хүүхд төрхийн дөнгөж нэг 2-7 хоногийн өмнө л яг ирж амралтаа авч исэн. Тэгээ тэр хооронд цацаагийн ээж аав нь наашаа ирээд ингээд зөндөө ажил ингээд 2-3 хүүхдийг эмнэлэгт үзүүлэх одоо эмнэлгийн одоо юм уу одоо цаг маг авах юм дээр бүх юмнуудыг бүгднийг цацаа ганцаараа ингээд зохицуулжсэн. Тэгээ би өөрөө дээрэс нь сургалттай. Тэгээд ер нь энэ утгаараа ч юм мэдгүй юм цэргийн амьдрал тэгээ дээрэс нь гадаад бас яг Монголд байгаатай адилхан тийм амьдрал шал ондоо өрөндөг гэл энэ бүхэн ингээд давхцаад тэгээд ийм цацаад бол айгүй хүнд хэцүү байсан байх л гэж би бодож байна. Тухайд тэр үед жоохон хэцүү байсан баг. Яг гоо тэрнээс хойш бас ганц нэг хэцүү өнгөрсөн үе байж магадгүй. Яг би нөгөө нэг бас 4 сараар ингээд ажиллагаанд явах ч юм уу тиймэрхүү үед ихтэй ядаж нөгөө хажуудалд нь аав ээж нь ингээд хажууд нэг хамт түшид тулаад явах хүмүүс нь байсан болохоор бас арай ондоо байсан баг. Тийм. Тэгэхээр одоо чиний хувьд ерөнхийдөө ингээд цэрэгт байсан чи бидэрийг дөнгөж нийлж явах үеийн ихэнх үе. Тэгээ ер нь бол тэгэл хол байх л ер нь тэгэл хүмүүсийн амьдрал маш том шалгуур тавьдаг л гэж бодож шүү дээ. Миний хувьд болохоор одоо хамгийн хүнд хэцүү байсан үе гэвэл бас л яг л тийм л дээ. Бид хоёрын яг нөө ихэнх үе. Тэгээд яг дөнгөж ихний хэдэн сараа л угаасаа ингээл амар хаппи аз жаргалтай байсан. Яг ингээл арсуу ирээл ингээл толгоон дээр ингээл амар том хариуцлага тий ингээл ороод ирж байгаа юм. Тэгээд анхаа яг яг тэр нөгөө би бол марцсан л юм л да. Сая ингээ ярьсан чи нэрээ ингээд ямар хэцүү мөчөд байсан бэ гэж амар бодож байна. Жирэмсэн байхдаа би амар ингээл имлэгийн үслэгтэй ганцаараа явдаг. Яг л нэг юм ганц би ээч гэсэн байхгүй. Тухайд яг мэдэрч байгаа маань. Гэхдээ над тэрнээс хэцүү байсан нэг цаг мөч байсан. Тэр нь болохоор нөгөө арсуу төрсний дараа удаагүй хэдхэн сартай хахад нь анхаа юу руу явцсан. Гадагшаа бас нөгөө ажиллагаанд явцсан. Бас юм. Тэгээд арсуугийн 1 насны төрс өдрөөр нь анхаа байгааг байхгүй. Тэгээд анхаатай бас ингээд цаг тутамдаа ингээд холбогдож болдоггүй. Тэр ажил нөгөө цагийн зөрүүтэй байгаа. Дээрээс нь бас тийм шүлжээний бас шүлжээ байнг байхгүй. Тэгээд тэр үед ингээд яг хүүгийнхаа төрс өдөр хийх гээл амар их ажил өрнөжс би яаж яхад ингээд хүмүүс зөндөө хүмүүс урайл монголчууд ч нөгөө хүүхдийн 1 насны төрс өдрийг аягүй сүрхий тэмдэглэдэг гэж тэрэндээ болооч тэр юм уу гэтээ цаанаасаа л нэг ингээд анхны хүүхд тэгэл анхныхаа төрс өдөр гэж аягүй том тэмдэглэж байсан. Тэгэхэд ингээд амар нааштай явах ажилтай машин байхгүй амар хэцүү надад машин байсан шүү дээ. Машинаа барьж чаддаг ч яллаа та. Тэгээд ингээд амар хэцүү санагдчихсан. Тэргээд дээрэс нь нэг ингээд тухайн ажиллагааных нь тэр явж явах үед нэг юу сонсогдсон юм аа. Бас нөгөө юу болчлоо гэл бөмбөг дэлбэрэлт таллаач гэлүүд нэг тийм цогтой надад ингээ гинт мессежчгүй юу. Тэцээ анхаагаа сурагтай юу гэл. Би яаж яах ингээ ер нь орой болгоно тийм жоохон төгшүүртэй унтдаг. Нөгөө яг хүүтэйгээ хойлохна ингээл унтахаар яг ингээл нойр ингээл хөрөхгүй байгаа шүү ингээл амар сайн муухай юм боддог. Ингээл тэнд нь ингээл хэцүү байх хөтэй ажиллагаанд нь ингээл тийм миний явж исэн миссионуудын хамгийн гоё нэс. Би яаж үгүй надтай уулзрал хамгийн гоё нэс. Тий. Надтай уулзрал хамгийн анх удаа тэгэл миссион гэдэг зүйлд явахаар чинь би чинь тархиндаа төсөөлж байгаа тэр. Тэгээд над руу цагтаа ингээл мессежтэн чи анхаагаа сурахтай юу. Гэлээр гинт над руу чил. Би амар гайхал яасан түр ингээ өдөр гэдэж яхад над руу мессежтэн баг. Өдөр ингээд битсэн штэ гэсэн чи харин тэндний жоохон юу гарсан юм шиг байна. Тэр нэг бөмбөг дэлбэлт юм нэг бодолтан ч юм уу болсон юм шиг. Тэгэл тэгсэн чи амар сонь ингээ сэтгэлээр хямраал. Амар сонирхолтой явсан зэ. Яана би ингээл хүүхдтэй өвлтөдөө ч юм уу нэг амар муухай тийм нэг муухай бодол. Тэгэл тэр ингээд ийм хүүхд төрүүлсний дараа хол байгаад тэг ялангуяа ийм холбогдохгүй газар байх тэр цаг мөчүүд л надад амар сайн хүндээс. Бусд нь бол надад тэгэж анхаа сургалтаа яг Франц дотроо байхад надад бол тийм асуудал бол байгаагүй. Би бол ингээд тэгэл угаасаа ер нь бол тэгээд хамгийн хэцүү хүнд шалгуур бол тэгэл ер нь хосууд ярилцаанд бол хол байх л тийм. Хол тий. Холтой бүр юм холбогдлохгүй гол. Гэхдээ яг зүгээр хоёулангийн хамгийн хэцүү зүйл нь хол байх ч юм уу тийм иймэрхүү харагдчих магадгүй өөр хүмүүсийн бас илүү хэцүү зүйл гэх юм бол хол байхаас өөр хэцүү зүйлүүд бас байж магадгүй. Байх л ах тий. Бид хоёрын хувьд бол тий хамгийн энэ 6 жил доторх хамгийн хүн мөч гэх юм бол яг ингээл бодогдоод идэг зүйлүүд бол эднэр л байгаа байхгүй тий.
Аха. За тэгээд хүнд хилцүү гэсэн чи эсэргээрээ те одоо ингээ амьдрал хамгийн гоё тийм аз жаргалтай байсан тийм мөч дурсамж чинь чам юу орж ирж байна. Хамгийн аз жаргалтай одоо дурсамжтай мартагдчихгүй мөч гэх юм бол яг арсуу яг төрж явах цаг мөч л гэж би бодож байна. Магадгүй одоо яг энэ амьдрал дээр миний одоо үзэжсэн хамгийн аз жаргалтай мөч ч юм уу. Яг тийм тухайн тэр одоо мэдрэмж бол зүгээр л яг ингээд юм ярьж чадахгүй ингээд нүднээс ингээд нөлөөс ингээд шууд урсаал ингээд ёо бүр ингээд цацаа бараг наваа гэж тайшруулаад байгаа боо шүү. Тэр орон дээр гэдчихэд яг ингээд толгон дээр ингээд зогцсон. Тэгэл ингээд яг тэр тухайн мэдрэмж бол ерөөсөө зүгээр би хизээч тийм мэдрэмж амьдралд авч үзээгүй дахиж хизээч бараг тийм мэдрэмжийг ингэж авах чадахгүй баг. Тэр бол нэрээ. Тэгээд дараагийн хүүхдүүд дээр авах. Үгүй дараагийн анхны мэдгч ингээд мэдрэмж нь шал ондоо. Хоёр дахь удаага мэдэрнэ гэдэг бол арай л гэхдээ угаасаа адилхан л баярлал нь адилхан л хайраа хүүхдүүдтэй өгнө. Гэхдээ л тийм мэдрэмж гэдэг зүйлийг дахиж мэдэрнэ гэдэг бол миний бодлоор хамгийн тийм аз жаргалтай бөгөөд мартагдчихгүй дурсамжтай мөч яг тэр л хэсэг байсан. Хамгийн анх удаа уруулаа зэрэг үзчихсэн. Яа, би бүр тэр ингээд нүднээс ингээд бүр тогтохгүй зэ бүр ингээд эмчтэйч би зүгээрээ гэж хэлж чадахгүй бүр ингээд зүгээрээ ч гэж хэлж чадахгүй зэ бүр ингээд амар ингээд нөлнөөс ингээд гоожол байсан бүр зүгээр өөрөө ирэхгүй. Йоо, тэр мэдрэмжтэй зүгээр л үнхээр гоё мэдрэмж байсан. Тийм ээ те. Чиний хувьд хамгийн гоё мэдрэмж дурсамжтай ч юм уу. Би бас ингээд нэг жирэмсэн байхдаа анхаа нөгөө хол сургалтаа гэдэг үзсэн шүү дээ. Тэгэд ингээд анхны удаа ашгүй нөгөө манай эмчтэй яг цагтаа үед анхаа ирж таарсан байхгүй. Тэгээ би нөгөө эмчийнхаа цагт очихдаа нэг бол аавтаа очдөг. Тэгээ би тухайн үед бас нэг Монгол ахтай цуг ингээд манай эмнэлэг хол болохоор би нөгөө машинаар хөрвүүлдэг гэсэн. Тэгэд ах намайг ингээд эмч рүү ингээд орохоор ингээд үүдэн цугаа түлээж иддэг гэсэн байхгүй. Тэгээ дараа нь ах ингээд аав ээж ирсний дараа би дандаа аавтай цуг юундаа явдаг. Эмчийнхаа цагт ордог. Тэгээ би ингээд нэг удаа ингээд хүмүүс ингээд үзүүлэлгээс суужсэн чинь аав бит хоёрыг ингээд суужсэн чинь хүмүүс ингээд амар хараад тэгээд энэ яг нөхөр надын хөгшин гартаас таал гэж харж байгаа юм шиг надад ингээд мэдрэгдээд байгаа байхгүй юу? Уус бүр яг мэдрэгдээд байгаа. Тэгэл бийжсэн чинь анхаа ирээл цог эмчийнхаа цаг дээр ингээд очисон чинь нэх гоё. Хүмүүс хараад басаа юм. Ингээл хүмүүс ингээл эмнэлгийн тэр нөгөө хүлээлгийн өрөөнд сууж яхад ингээл буюу ингээл нөхөртэйгээ яваа шít гэж байгаа юм шиг ингээл ур хараалмаар яагаад гэж цааш гоё ингээл үеийн хүмүүс те хамт явж байгаа амар гоё санагдал. За тэр бол хамгийн жаргалтай бөгөөд ийм хөгжилтэй мөч. За тэгээд дараа нь би дахиад нэг хитэн гоё асуулт бэлдсэн таахгүй. Ингээд яхаар одоо ярианаас хоёлаа харахаар ингээд 6 жилийн өмнөх одоо те би цацаа анхаа гэдэг хоёр хүн одоо өнөөдөр ингээд яаж ингээд өөрчлөгдсөн бэ? Чиний бодлоор одоо би жишээ 6 жилийн өмнөх цацаа өнөөдрийн цацаа ямар өөрчлөлт гарсан бэ? Өөрчлөлт аа. Гэхдээ яг өөрчлөлт угаасаа гарч л байгаа л та. Жохон хөгшөрч байгаа. Тэр байдлаараа яг хүн угаасаа л ингээ хөвсөж өөрчлөгдөн тийм. Тэгээд түүнээс биш яг зам байдлын хувьд ч юм уу бас нэг тухайн үед ямар шүү байдлаар бие авч явдаг гэсэн одоо ямар шүү болсон бэ гэдэг ч юм тийм. Тиймэрхүү байдлаас нарах юм бол анх бол нэрээ жохон охиншил ингээл амар гинэн тийм байсан. Одоо л бас тийм гинэн бол биш. Ер нь бол гэхдээ манай гэр бүлийн хамгийн гинэн биш нь цацаа. Боссоо ер нь бол 6 жилийн өмнөх цацаа гинэн хонгор байсан. Одоо бол жохон югцэр цацаа болсон гэж. Яг хов хүний хувьд хэм бол одоо жишээ нь анх ингээд намайг ингээд юу гэдэг одоо нэг хориглохгүй нэг зөвлөж юу байхгүй ч юм уу ингээд надад ингээд амар итгэцэн итгэлээ ингээд хүлээлгдсэн ч юм уу тиймэрхүү байдалтай байдагсан. Харин одоо гэх юм бол заавал надад ингээд хийж зөвлөдөг, намайг чиглүүлдэг, тэгээ надтай ярилцдаг ч юм уу нэг тиймэрхүү
байдалтай ингэ болж өөрчлөгдсөн гэж харж байна. 6 жилийн өмнө ерөнхийдөө аягүй ганцаараа шийдвэр мэдэр гаргацдаг ч юм уу тийм үү? Үгүй юу? Ер нь намайг ер нь ингээл чи шийдчихээ гээл баг миний шийдвэрт ингээл итгэл ингээл намайг ингээд дагаал явждаг ч юм. Яг дөнгөж эхлэл үедээ бол тэгээд яг одоо явандаа ингээ заавал хамтарч шийдвэрээ гаргадаг болсон. Заавал одоо миний хийх гэж байгаа би өөрийнхөө одоо жишээ нь хийх гэж байгаа зүйлийг ч гэсэн надтай ингээ хамт зөвлөд тэгээ чиглүүлээд явдаг болсон. Ер нь бол тэгээ угаасаа одоо ингээ удаад ирэхэр хүн чинь ингээ ганцаараа шийдвэр гаргаж угаас чадхаа байлчт юм шиг. Яг тэгж л байж тийм. Заавал нэгэнтэйгээ зөвлөхгүй бол нэг жижиг юм дэлгүүрээс авчаад чихэр баг бүгд авч энийг авах баг хоорондоо ярих гэдэг байгаа юм шиг. Нэрээ ер нь бол нэрээ хүмүүс ингээ амьдраад ирэхээр ингээ уусаад ирэхээр яалчгүй ганцаараа шийдвэр гаргаж чадхаа болчтой л. Тэгжэл харж ин өөрчлөгдсөн зүйл юм байна. За би болохоор анхааг 6 жилийн өмнөх анхаа одоогийн анхаа гэх юм бол анхаа айгу тийм дэврүүн ийм бил гэсэн тийм амар залуу байсан. Хүний үг сонсдоггүй ч юм уу те. Айгу ингээд анх надтай нэлэхтэй. Тэгээ одоо ингээ харахаар ингээд нас нь яваач тэр юм уу? Баттай хандлаач тэр юм уу? Ер нь айгу тийм буйртай, суйртай зан айгу сүүлийн үед айгу мэдрэгдээд идэх болсон байлээ. Энэ зан ингээд браво гэж хэлэх үү юу? Болж эхэлж байгаа юм байна тий. Тэгээ ер нь бол магадгүй буйртай ч болчаагүй л. Тэгээ ер нь болж эхэлж байгаа. Тэр нь айгу мэдрэгдэж байгаа зүйлүүд нь. Дээрээс нь 6 жилийн өмнөх. Та яаж 6 жилийн өмнөх юм ирүүлж чадна гэдэг байна. Гэхдээ бас нэг амар нэг сайн санагдахгүй юм тий. Одоо яг одоо яг ямар шүү харьцаатай ямар шүү байдалтай байгаа байлээ гэдгийг мэдчихэж байгаа болохоор яг тухайн үед яг нэг тийм ийм тийм гэд хэлчих тийм нэг зан чанар санагдахгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт тухайн үед чинь угаасаа шинэ байсан юм бүхэл гоё тэгэл гоё л гэж бодоод ингээл явчлээсэн. Тийм л болохоор нэг санагдахгүй байх шүү тийм. Тийм байна. Нэг амар өөрчлөгдсөн байхгүй л юм. Магадгүй 10 жилийн дараах 10 дахь жил дээр хоёлаа ярил бүр илүү өөр болох ах тий. Чи хэрвээ намайг 3 үгээр тодорхойлвол одоо зүгээр ингээ 3 үгээр л намайг тодорхойл. 3 үг гэхэр ч ерөөсөө би чам таартай гэдэгтэл ялгаа 3 үг болох гэдэг байна шүү дээ. Тэр ч бас жаахан үе. Тэнгүүд одоо зүгээр яг тодорхойлох юм бол миний хувьд бол сайн гэрээ эзэгтэй л гэж хэлэх юм байна. Тэгээд өөр одоо зан чанарын хувьд ч юм уу тэгж тодорхойлох яг 3 үг бол сонголт. За би бол анхааг 3 үгээр тодорхойлох юм бол гүйцэтгэл, хариуцлага, итгэлтэй гэж би чамд тодорхойлно. Чи зүгээр нэг би ингэж 3 үгээр нэг хүн тодорхойлох гэдэг байхгүй тэгсэн чи ингэж 3 өөр үгээр ингэж намайг ингэж хэлж байгаа юм шүү дээ. Тий. 3 өөр үгээр би чамд тодорхойлно. Гүйцэтгэлтэй ямар нэг юм бэ? Хариуцлагатай, маш сайн хариуцлагатай. Амар итгэлтэй, юу ч даатгалаад өгсөн тэрний ард нь гардаг. Тэр ингээд амар гоё. Одоо ингээд яг анхаатай ингээд байдаг. Одоо ингээд энэ хүний амар олон давуу тал болон сул талууд бас зөндөл байгаа шүү дээ. Одоо ингэж юм байна. Гэтэ сул тал гэхээс илүү давуу талууд маш их байдаг. Тэгээд жижигхэн сул талууд байдаг. Угаасаа л өдөр тутам тэднэр нь гарч ирдэг те. Хэдэн жилийн өмнө Малайд Виктори ингээл анх шинэхэн асуудах чинь ингээл бас ойлголцохгүй зүйлүүд аяг гардаг байсан. Тэр үед тэгээд ингээд би ингээд уурлахаараа одоо жишээ нь амар дуугаар очдаг те ингээд ярилцдаггүй. Анхаа болохоор намайг яг тэр уралцсан байгаа үед чинь ярилцъя. Яг одоо ярилцъя гэдэг ингээд идэг. Тэр ингээд миний бүр үг гардаггүй. Тэгэл ингээд бүр нам болчдаг. Тэгээ би сүүлдээ бодсон л доо. За дээж ингэж ууралж стресстэй цаг хугацаа үрж яхаар цацаа яагаад ууралдаг вэ гэдэг тийм нэг лист гаргаж ирсэн юм. Аяг олон жилийн өмнө тийм. Тэгээ би сая тэрийг хизээлээдээ сая ингэ гэр мэр нүүх гээд явж байхдаа болохгүй юу анхаагийн юу шургуулгын дотроос тэгсэн чинь тэр нь ингээ хадгалаастай байгаа байхгүй. Тэгээд энэ яасан бэ гэхлээр хэдэн он биччихсэн юм бэ? Харин тэ ингээ бүгдээрээ харцгаая. Бид ингээд байнга өглөөд ингээд үн цэнгүүтэд яах вэ гэдэг үднээсээ би ингээд яагаад би уурлаад байна гэвэл чи энийг ингээд хэрэгжүүлж ирээ тэгвэл би уурлахгүй шүү гэдэг. Энэ одоо амар жижиг шажиг амьдралын асуудал байсан байгаа байхгүй. Тэгснээ ингээд
би юм захаа бичээд анхаагийн ингэрт нь хийгээд тэгээд зэрэгтөө нэг явахт нь явуулчихсан тэгээд би амралтаар ирчээд явахт нь гэсэн чи гэж анхаагийн ихнэр цацаа яагаад уралдаг вэ гэсэн ийм юм бичсэн байв. Би өөрөө ч энийгээ сайн санахгүй хизээлээ юм үзэж байгаа л юмсан. Тэгсэн чи ингэ хэрэгэлсэн зүйлээ байранд нь буцааж тавихгүй үед гинэ. Чи юма тавьдаггүй л явчихдаг лээсэн л дээ. Тэр бол гэтээ эрэгтэй хүн болгоны л зам байх болж байна. Гэтээ тэр нэг стресс үргээд байдаг байхгүй. Тэгэд нэг хэлсэн зүйлийг олон давтуулж хэлэх үед гинэ. Бас хэлдэгээс одоо нэр аягүй гайгүй болсон юм уу? 6 жилийн дараа аягүй өөр. Одоо би баг чамд тийш сэргээрээ байгаа юм шиг шнэ нэрээ. Би бараг энэ тэнд юма тавиад нэг үү. Тэснэр зургтны урд олон цагаар суух болон өглөөс ирээд л зургт үзэх үед гин. Одоо зургтгүй багцсан санаа аваад. Нэрээ зургт авах, манайх зургт авахгүй байгаа гэсэн чи би уралхунд бол авахгүйсэн юм болоо. Нэрээ манайх ч одоо зургтгүй 2 жил амьдарч байна шүү дээ. Цацаа байхгүй үед галтайгоо байгаа байрандаа л байгаа. Тиймээс өсөд хөвтөд байхгүй хоолой хийж идэх хэрэгтэй. Тэгээ ингээд юмд явжаад ирэхээр ингээд юу яадаг анхаа ингээд зүгээр байж л идэг. Гэхдээ ингээд тэгээ орж ирэхээр өсөд гэд ярьчих байхгүй юм сайн. Хойноос залгаж малгаад ингээд тэр хаанаага энэ хаанаага гэж асуухгүй нь ингээд өсөөл ээж. Хүчтэй өсдгөө юм уу яад ингээд тэгэхээр. Одоо тэгээ яах вэ өсөөл ээжсэн шүү. Тэгэл ингээд өсөд ч яах вэ тэгэл ингээд нэг өсдгөө шүү ганцаараа ингээд байхаар бас ганцаараа хоол иж идэх гэрчээ. Тэгээ ашиглахгүй өрөөний гэрлийг унтраахгүй гэдэг нь ёо энэ одоо ингээд харсан чинь амар жижиг юмнууд зүгээр тэгээ энэ нэг хоёрын хооронд дээрээс их уралдаг. Окей гэхдээ энийг хараад би тухайд амар би гоё зөв шийдвэр гаргаж ирсэн байгаа байхгүй ингээд явуулсан. Тэгэхгүй би ингээд байнга анхаад хэлээдсэн бол миний үн цэн халдагдана. Дээрээс нь анхаа ингээд ямар ядраатай өглөөд ах юм ингээд яншаад ах ингээд энэ хүн хүртэл надаас цалах гад ирнэ. Тэгээд би биндээ гоё юм үн цэний алдахгүй тулд те болж өгвөл ингээд би өөрөө ч гэсэн ингээд гоё хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэх юм уу хоорондынхаа харилцаагаа яаж гоё авч явахыг бид нэр те үргэлж гоё байлгахын тулд юу хийвэл илүү зүгээрээ хадгалал ингээл ийм юм биччих ч юм уу те за бүр болио ингээд болио гэхэд нэг юм жижигхэн зүйлээс л эхэлнэ. Эсвэл бол ингээд хэрвээ энэ хүнд би сул талын үзүүлэх гээд байгаа бол би өөрөө сул талын их гаргаад авахгүй ч юм уу те. Ингээд яваад ах юм бол бид нэр хоорондоо муудалцах шалтгаан баг гарна. Би биэндээ гоё үнцэнтэй байна. Би бинийгээ гоё хүндлээд удаан хугацаанд гоё хамттай гоё жаргалтай байхын шалтгааны жижиг зүйлүүд юм болов гэж харжлаа л та. Чиний бодлоор. Тэгээ ер нь бол те жижиг иймэрхүү жижиг зүйлүүд ингээд дараа нэргээ ингээд харахад ингээд амар том тус болцсон байгаа байхгүй юу? Тийм. Одоо заавал одоо ингээд нэг том алхам хийх юм гол нь биш. Би одоо энэ зан чанараа засч ийж би энэ хүнтэй амьдрах юм байна ч гэдэг юм те. Тэгэхгүйгээр ерөөсөө зүгээр тэрийгэ засахын тулд жижигхэн зүйлээс эхлээл тэрийгэ хэрэгжүүлээл авах хэрэгтэй л биш. Тийм үү. Тэгвэл хоёр ч бас яг үнийг хэлэхэд ингээд амар ингээд мундаг төлөвлөж байгаа л ингээл суусан тийм төрлийн бас яг хүмүүс биш байгаа байхгүй тий. Одоо ингээл яг болох ёстой зүйл болдгоороо болж ингээл явж байгаа хоёр хүн хосууд гэх юм уу тий. Заримдаа ингээд талархдаг бурхан ч юм уу одоо ямар нэгэн зүйл хийж байдаг бол ингээд ямар азар тий ийм сонголт маань ингээд одоо миний ингээд гоё яд чаргалтай байгаа амьдралыг бий болгоо. Заримдаа ингээд тийштэй ингээл төлөвлөж байгаа л юм хийдэг ингээл бүтдэггүй байдаг тий. Яг тэр шиг ингээл амьдралыг төлөвлөж байгаа л би одоо лаг боловсралтай болж байгаа л би одоо юу гэдэг мундаг одоо мөнгөтэй болж байгаад гоё ихнэр аав нь өөрийн гэсэн байртай болж байгаад дараа нь би гоё хүнтэй сууна гэдэг ч юм уу. Яг хүн хүний ингээд бодол зорилго төлөвлөгөө өөр гэхдээ бит хоёрын хувьд болохоор ингээд тийм гоё болох ёстой юм болдгороо л болог учрах ёстой хүмүүс учрахаараа л учрах гэдэг шиг тэгэж ингэж гоё хувь тавилан маань нийлсэн хүмүүсүүд юм шиг лээ. Тэгээд тэр нь би амар гоё баярлдаг. Ер нь айгу гоё талархаж хэлдэг тэрийгээ одоо анхаад хэлэхгүй маа хэд би ингээ өөртөө амар хэлдэг байхгүй. Ингээ баярлаа. Над ийм гоё нөхөр заяас нь баярлаа. Миний амар гоё хүүхдийг ингээ надад төгсөнд баярлаа ч юм уу. Ингээ ер нь гоё ингээ гоё талархаад ингээ жижигхэн зүйлдээ гоё ингээ гоё happy байгаад тэгээд
ингээд өдөр тутмынхаа жижиг алхмуудыг хийгээд байвал бид нар ингээл гоё цаашаа үргэлжлээл аз жаргалтай тий урт хугацаанд гоё амьдрна. Тэгэхгүй стресстэй ингэх үе байх юм бол тэгэл за нэрээ юу болж байна гэж хоорондоо гоё ингээд ярилцаад суугаад бас нэг үзээрэй тий. Ингээд битээр бас ер нь ингэж ярилцааг аяг удсан байна уу? Ингээд гоё ингээд мэдгүй одоо бичлэг маань хэдэн минут болох байгаа. Тэгэл хоорондоо ингээд юм яриад байвал дахиад ингээд гоё юм яриад байхаар шинжтэй. Тэгээд одоо жишээ нь сая цацаагийн ярьж байгаатай адилхан ингээд хүн ингээд юмтай болчоод гэр бүлээ ингээд үүсгэх нь байгуулсан ч гэдэм үү. Тэгээд одоо ингээд босгоно гэдэг ч юм. Тиймэрхүү зүйл нь магадгүй юмны үн цэнийг хэтэрхий алдагдуулаад одоо ингээ бэлэн юм дээр хүн буугаад ирэхээр ингээ ямар ч аз жаргал мэдрэхгүй ч юм уу тиймэрхүү байдалтай байх магадлал ихтэй гэж бол харж байна. Яагаад тэгэхээр бид хоёр одоо чинь юу ч хүүгээс нийлсэн хүмүүс ингээд амьдралыг ингээ босгоо явж байгаа нь энэ илүү аз жаргалыг дотроо шингээж амьдралыг илүү аз жаргалтай болгож байгаа учраас улам ингээ нэг бат бөх болж ингээ агнсан төмөр шиг ингээ болж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэг би яг нэрээ хараа гэдэгс амар сайн найз охиндоо дээдээс ингээл жоохон ингээд нэг юм найз охтод ингээл хоорондоо чи ирээдүйн нөхрөө ямар байна гэж төсөөлж ингээл асуултууд тавьдээ штэ. Тэгээд тийж яхад би дээдээс ахгүй. Гэтэ 20 гарсан хариултууд надад. Би ингээд нэх гоё үеийнхаа ингээд нэг гоё нийчгэлсэн залуутай гоё нийлээл гоё юучгүйгээс ингээл өстө чамдандаа хувцас өөр ингээд чирж авчирж байгаа л гоё амьдралыг босгоол хаа бид хоёрын амьдрал ингээд хүрх тэр цэгийг ингээд гоё хамтдаа тулахыг хүсэж байна гэж амар ярьжсэн. Тэгэд яг эргүүлээд харсан чинь хүн ингээд юу бодно, юу ярина те яг тэр бүхэн л хүний амьдралд биелээд явдаг. Тийм ээ тэгээд бид хоёрын бол ингээд танилцсан түүхнийг иймэрхүү одоо ингээд өргөнж яваа амьдрал маань нэг иймэрхүү стол нэрэ чамдаа тавцтайгаа нийлээл одоо ч гэсэн гэтээ амар лаг ингээл те бүр болсон юм бол байхгүй гэтээ бид хоёр гоё happy дахиад бид хоёрт хийх юм зөндөө байгаа тэрийгээ ингээл хийгээл багаар ингээл явж байгаа нэг тийм залуу нэгэн гэр бүл залуу юм хосоод те бас лалдаад дутагдлуудаа ингээл суралцаал явж байгаа. За ингээд яриалах юм бол зөндөө л их ярих юм байна. Бид хоёр юу яасан байгаа 6 жилийн маань болж байгаа болохоор бид хоёр гоё өөрсднийгөө ингээд баярлуулах гад жижигхэн гоё бэлэг сонгосон те хамтдаа. Тэгээд тэр бэлгээ гоё харуулъя те амар сонирхолтой байж магадгүй. Зүгээр дахиад нэг харуулах юм байна мэн. Энэ дотор ингээд амар гоё бэлэг байгаа. Юу авсан гэж хүмүүс ажиж байгаа. Битэрийн авсан бэлэг болохоор юу байгаа? Ийм аяллаа багц авсан. Тэгэд энэ аяллаа багц нь дотроо болохоор 2 хүний аялал, 2 шөнө, тэгээд 2 өглөөний цай багцсан. Тэгээд бас ийм аяллаа багцууд нь ингээд амар гоё ямар одоо аялал хийхээс шалтгаалаад ийм аялал ондоо байт юм лээ тий. Монгол гэрт очимоор санагдаад тийм Монгол гэр дотор нэлээ энэ дээр харагдаж байна тий. Монгол гэрт битээр очино гэж бодоод тэгээд энийг сонгоцсон байгаа. Ингээд ийм 2 өдрийн ийм аяллаа ийм багц битээр болтож авсан. Худалдаж авсан өөрсөндөө бэлэг болтож авсан. Энэ боксыг яагаад сонгосон гэхлээр хамгийн гоё нь энэ бокс нь одоо ингээд 3 жил одоо гарan юм хүчинтэй бид хоёр хизээ завтай хизээ одоо боломжтой өдөр байна. Энэ дотор одоо юм 22300 ширхэг тийм юу байгаа байхгүй юу? Одоо тийм хамтарч ажилладаг одоо тийм аялал жуулчлалын компаниуд гэх юм уу. Тэгэд энэ дотроос бид хоёр сонголтоо хийнэ. Ямар газар руу явахыг хүсэж байгаа. Одоо Францын аль зүг рүү юм те энэ гадагшаагаа ч явж болно. Бид хоёр ер нь нэг тийм гоё тайван ийм хотын чимээс хол газар очиод гоё юм тайван хэсэг өөрснийгөө яг гоё ингээд амраа ингэж бодоод яваад исэн. Тэгээ хоёул энийг сонгож аваад нэг завтай өдрөө харж агаад хоёулаа эртнээс харж агаад гоё юм Монгол гэр мэртэй тийм гоё байгальд гоё амралтын газрууд идэм билээ. Тэрийг сонгож магадгүй бид хоёрын хэрвээ тийм очих байгаа газар тэр байх юм бол үгүй бол бит хоёр дахиад бүр өөр гоё нэг сонголт байгаа тий. Тэрийг бас гоё нууц хийж бичлэгэн дээрээс дараа харнаж. Тэгээд бит хоёр энэ гоё багцыг сонгосон байгаа. Тэгээд өөрөө өөрсдөндөө гоё
зориулаад хамгийн гоё тийм үн цэнтэй дурсамж бүтээ гэж одоо гоё юм аяллаа багц худалдаж авсан. Тэгээ эндээ ингээд гоё завтай өдрөө явна амар гоё заавал тизээ явна гэсэн юм байхгүй. Гоё ингээд харж байгаа л за хоёулаа нэг гоё аялчаад ирэх үү гэсэн өдрөө ингээ 3 жилийн дотор хүчтэй тий. Гоё харуулах болно. Харцаа шүү дээ. Энэ цацаа надад хийж өгчсэн дэвтэр энэ болохоор яг 2 жилийнхаа хийж өгчсэн юм байлаа надад. Тэгээд энэ 2 жилийн хойд дээр нь би яг юунд нэг Либонд яг 18 онд юунд хийжсэн. Ажиллагаанд явцсан байсан. Тэгээд над руу энийг бүр илгээмжээр явуулсан. Тэгээд энийг болохоор би яагаад хийсэн шалтгаан гэхэлэр хэлээ л да. Тэгээд энэ болохоор нэг юм гоё юу аахгүй юу? Ийм гоё дэвтэр. Францад энийг болохоор юм Livre d'Or гэж нэрлэдэг юм лээ. Аха. Одоо алтан дэвтэр ч гэх юм уу те. Тэгээд яг энэ дотор гоё ингээд дурсамжууд байгаа. Тэгээд би ингээд юу яахгүй юу? Ингээд харж бодож байгаа л амар гоё мөнгөлөг те. Ингээд цагаан ингээд тэгээд энэ ингээд дотроос юу яагаад юм цаасан. Тэгээд ингээд би дотор нь ингээд янз бүрийн гоё өөрснийхөө ингээд зургуудыг хийгээд ингээд цаастаа болохоор гоё анхаагаас гоё ингээд юу яагаад гоё асуулт асуугаад буцаагаад тэрэнд нь хариулаад ингээд юм сонирхолтой одоо Монгол жоохон байхдаа дурсгалын дэвтэр байхгүй. Тийм нөгөө нэг 10 жил таах нэрээ дурсгалын дэвтэр гэж хүүхд болгон нэг хуудас ингээд өөрсдөө дэрийгээ бүглээл явдаг тийм. Тэгээд энэ одоо ингээд бид нар угаасаа ингээд амар утас техник технологи мөнгөгүй л бол хадж байгаагүй ч юм шиг те нэг ийм сонин нийгэм амьдраад байгаа. Надад бол иймэрхүү юм гоё гар бие оролцсон те нэг ийм л бэлгүүд илүү гоё. Ингээ үнэтэй чанартай юм гэхээс илүү яг үл сэтгэл гарсан жижигхэн гоё жижигхэн л юм байхад амар гоё гэдэг. Тэгээд би энд ингээд анхаад амар эрхэм энэ дэвтэртээ энхэн дурсамж минь үлдэг эцэс хожмын нэгэн өдөр эргээд хоёлаа дурсцгаая амар ингээд шүлэг мүлэг хичээл 2000 гараад одоо тэгээд дурссан 12-оос 10 тийм яг 2 жилийн өн дээр надад. Тийм 2018 оны 8 сарын 13 гин яг 2 жил. Тэгснэ анх 2 дээр нэмэх сарын цэцэрлэг тэнцүү арсуу гэж шүү. Өөрөө ингээд тэнцүү арсаас ингээд энэ араа амар гоё юм джентльмен зурагтай ингээд юутай басын зурагтай. Тэгээд энэ дотор захиа аав байна шүү дээ. Харин тийм би надад харж байсан. Нэг удаа л уншсан багтаа. Дахиад уншааг бол уншиж. Харъя да. Нэр ингээд амар гоё юм дурсамж нэр зөндөө байна. Би сая энийгээс эргүүлээ сууж ирлээ. Тэгээд нөгөө нэг юм хол явцсан байсан болохоор бүр ингээд захиан махаа бичих нь илүү сонирхолтой. Тийм. Урд нь ингээд дээр үе чи хүмүүс ингээд захиагаар л холбогддог байсан. Тэгэл ажиллагаанд явцсан үед энэ захиагч бас гоё юм билээ. Харин энэ бит хоёрын нөгөө сая ингээд ярьж исэн түүхийн ингээл бит хоёр амар гоё юучгүй байхдаа ингээл нэг хаппи яаж жаргалтай болсод байсан гэж ярьжсэн шүү дээ. Яг тэр зураг болоо. Одоо жишээ нь энд байгаа байхгүй юу? Энэ ингээд анхаагийн зураг байгаа. Гэхдээ анхаа энэ дээр хэдэн ил турсан байлаа араа. Бүр амар тураад ингээд ус нь халцсан. Тэр бит хоёр ингээд шинэ байр руу нүүж ороод ингээд юу яасан. Гоё тавилга авах гээд тэгээд нөгөө ика дэлгүүр ороод тавилга аваад явчихсан зураг байгаа байхгүй юу? Тэгээд яг дүнгийн анх тусдаа гараад яг өөрсдийн гэсэн байранд ороод тавилга аваад яг ингээд яриа суусан чинь ингээд бүр ингээд яг анх ингээд амьдрал эхэлж исэн үед маань ингээд бодогдоод тухайн үед ингээд амар юм аз жаргалтай ирнээсээ ингээд амар ингээд ядарч исэн тий. Тэгсэрнээс ингээд амар аз жаргалтай яг тийм байсан. Тийм аюугүй аз жаргал мэдрэгдэж байна одоо. Тийм ээ. Энэ хараа бид гурийн нөгөө хамгийн анх зэрэг үйлсэн өдөр гээл байгаа тий. Яг маргааш нь ч юм уу тэр өдөр ч юм уу мэдэхгүй л юм л та. Гэтэл ингээл гоё зураг дурсамж бидний амьдралыг амар гоё бүтээдэг. Иймэрхүү гоё жижигхэн үнцэнтэй юмнар л амар гоё байгаа зү тий. Энэ захиагаа бит хоёр одоо гоё камера унтрааж байгаа нэг уншаа. Камера унтрааж байгаа тогтоо уншлаа. Тийм. Тэгээд ингээд амар гоё үнцэнтэй юмнуудаа ер нь гоё хадгалаад ингээл явах нь гоё юм байна. Энэ хараа. Миний өөрчлөл ямар жижиг юм байсан бэ? Жижиг юм. Ингээд анхаагийн нөгөө яг л дурсгалын дэвтэр юм байна.
бичих орон зайд үлдсэн байна. Хариулж чимээ байна. Нөгөө чи ямар та өмнө дуртай гэдэг ингээд хань үлдсэн үү шүү дээ өндөр мөн. Тийм дуртай өнгө дуртай юу шийдвэрлэе. 5 жилийн дараах бидний амьдрал гинэ. 5 жилийн дараах бидний амьдрал гэ би ирээдүгээ зөвгнөөд. За чи 5 жилийн дараах гэж болоогүй шүү дээ. Болцсон шүү дээ. Үгүй 23 онд. Энэ 23 оны 8 сарын 13-нд гэж байна. Чи 18 онд надад дэвтрээ өгсөн. Тэр энийг уншихгүй юм байна. Энийг дараа жил унших юм. Үгүй гэхдээ нэг харчнаа. Ингээд хараад би дэвтрээ доосгосон байна шүү дээ. Ингээд ирээдүйг зөвгнөөд ирээдүйд ийм болсон байна гэд ингээд бичээд байна. Яасан. Тэгээ 5 жилийн дараахаа ингээд гоё уншаад үзье бит хоёрыг ер нь одоо ингээд камеранд дагаад хувийнхаа ямар гоё юм хад жаргалтай юмнуудаа уншаад тэгээд гоё амрыг гэж бодлоо. Тэгээд үнэхээр гоё илаа те. Эдрийг яриас болсон чинь тэгээд чамдаа айн баярын минь төргий 6 жилийн үнсий хартай шүү. За тэгээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү. Та хэд ингээд бит хоёрын гоё ярианаас ингээд сонирхолтой зүйл сонсоод өшөө гоё сонирхолтой юм мэдхийг хүсвэл гоё ингээд комент хэсэг доор гоё асууж бас хүмүүс юу яаж болно шүү дээ ингээд жишээ нь ингээд дахиад юм асуулт маягийн бичлэг биш асуулт гэх юм ярилцлага маягийн видео бас дахиж хийж болно шүү дээ. Ямар нэгэн сэдвийн талаар ч юм уу те хүмүүс бас ингээд комент хэсэгт ямар нэгэн сэдв өгч юм бол тэр сэдвээр нь хоёулаа судалж байгаа хоорондоо ярилцаад гоё үзэл бодлуудаа илэрхийлж бас болно. Тэгээ яг өнөөдөр бид хоёр ингээд амьдралынхаа анх учирсан түүхээсээ ахуулаад ингээд ер нь гоё залуу асуудын донд те ийм асуудлууд байсан, ийм үеийг ингэж давах гэж хичээж явж байгаа л нэг ийм жижигхэн хэсэг яриад өнгөрлөө. Сайн уу? Одоо ингээ хайртай залуу. Тэгээ бүр яг ингээд 2 жилийн өн дээр үгүйсэн одоо ингээд 6 дахь жилийн өн дээр ингээд яагаад өнөөдөр бас энэ дэвтрийг санаж гээгүй түг үзв битээр өнөөдөр ерөөсөө зүгээр л санаал үзсэн тэ. Наад энэ цагаагаад талтчих. Тэгээ одоо энэ дурслагын дэвтрийг ер нь дахиж өргөжлүүлээд одоо нэг гой зураг мураг угаалгаж хийгээд ганц нэг юм бичмээр юм дээ. Тийм ээ. Тэгсэн чинь эсэргээрээ одоо манайх видео бичлэгийн влог тийм биш нэрээ заавал дэвтэр гэж нэрээ влог дээр ч манай амьдралын одоо дурсамж нэрээ үргэлжлээ явж байгаа юм биш тий. Ингээл нэрээ хүн тийм нэрээ бас ингээ гоё шүү. Тэгэл хаяада ингээ бичлэгээ эргүүлээд харахаар нэг гоё тохоо яхаа мэдрэмж гоё авдаг шүү тий. Яг одоо тийм. За за үнэхээр амраа та. За сайхан орой байлаа. Бай.